одоо нэг хоцсон ямар ч асуудал шийдэгдээгүй. Одоо тоглолт бол ахаад 0-оос эхэлж байгаа адилхан. Ингээд шавхаа үзэж байгаа гэсэн үг. Одоо ингээд ширээнд дээр одоо 2 хуулаа үлдчихээд байна л да. Ингээд 2 хуулаа үлдэхэд одоо алтан цаг мастер ганцхан онооны илүүтэй одоо явж байна да. За Баатаргоо одоо барай их гээл 50 тавилаа. За цагаах 50-ыг бол бэлэн авлаа. Жоохон хүч болтлаа. Дундаас нь жоохон өсөө нэг 10 санж 15 санж явцсан бол одоо ногоон шар 2 шаргийн дээр тоглох болцоод байсан. За цагаах өөрийнхөө одоо цэнгэр шарыг тоглоод тоглож чаддаг цохилтуудынхаа нэгийг бол хийж байна. За алсаас за энэ хэрвээ алдсан бол бас барайтай. За сая цэнгэр шаргийг маш гайхамшигтай гоё зөгтлөө. Үнэхээр манай цагаахын одоо хийж чаддаг цохилтуудын нэг байлаа. За ингээд цагаах 7 оноо тоглосон байна. За цэнгэр шарыг жоохон өндөр толгоор хэрэгтэй болох нэ. Бор шар жоохон хүндрэлтэй зогссон байна. Цохид хүндрэл үүсгээд за сонирхолт маань харж байгаа. Үүнийг манайх нь одоо тимээ гэж ярьдаг. Нэг шаргийн дээр давуулаад өөр одоо шарыг ойрхон зогсчвол түүнийг одоо авахд тусламж болгож юм хэрэгслүүд хэрэгэлдэг. Энийг одоо манай билярч бол хоорондоо тимээ гэж ярьдаг юм аа. за борт тасуулаа нэг амжилттай авлаа. Харин шагналд юу вэ? Цагаах алсын болонд бол за ногооны сахиж байна. За ер нь бол тэгээ шарынхаар тавьж байна. Алсын ийм зохилтыг одоо хүчтэй зохитгүй яг өөрийнх нь хэмнэлээр зохитдог. Цагаахын нэг онцлог байдаг. Холоос ч гэсэн одоо хол байсан шаргийг гэсэн яг тэр хэмнэлээр зохитдог. Хамгийн гол энэ юуг харуулах гэдэг вэ нөхөр зохиор шаргаа хаан зөв авч тавих уу гэдгээ өөрийгөө хэмнээд өөрийгөө хэмжээд байна. Зөв хэмжээд байна гэсэн утгатай байна. За энэ нуулт хийж байна. Хоёр талд бол маш гоё салгаж тавьж байна. Энийг одоо барай зохио гэж ярьдаг. Шаргаа авчвал бас ногоон дээрээ гарна. Алдчвал хооронд нь нуух гэсэн ийм бол санаа агуулж зөгч байгаа. За цагаах ч гэсэн ер нь энэ ингээд чагсаа зогссон байгаа цэнхэр бор ногоон гэсэн шаргууд тэр зураасных нь одоо тэр зурвсных нь ард нуул их амжилттай нуулт бол болдог. За тэгэхээр ийм байдлыг ашиглаж нуултыг бол гүйцэтгэх гэдэг амархан байдаг. Тэр энэ Ахмад Амирчтын тэрийг бол бас мэддэг яаж хийх вэ гэдгийг бол үзүүлээд байна. Шинэ дарсгаа бас болонд тоглоод үзэж байна. Гэхдээ ямар нэгэн тавир мөр гарсангүй. За цаг салгачлаа хамгаалах. За ингээд бортонд цохиур шарыг ойрхон байхад бол одоо цохилт ямар нэг алдаа гарах магадлал нь өндөр болдог учраас энэ бол одоо нисэр тоглогчтой хүнд байдлыг авчирдаг ийм цохилтууд да. За энэ снукер нуугдчихэ. За энэ шүүгчээр өнөөдөр болор гэдэг энэ жил одоо спортын дид мастерын болцлон гэсэн ийм одоо снукер бильярд тоглодог эмэгтэй тамирчин маань шүүж байна. За энэ тамирчин маань урд жилүүдэд одоо улсын аваргаас алтан мөнгөн медаль авч ирсэн энэ амжилтаараа спортын дид мастерын цол авсан байна. За энэ цагаах сая бол 50 тавьчлаа да. Гэхдээ тэгээ нууснаас зөөлх онсон. Гэхдээ одоо нууснаас хэцүү яаж зогсохыг контрол тохиол боломж жоохон муутай шүү. Тэгээд шарыг 50-аас байдалтай зогсоод чимтэсгөө амжилттай авлаа. Мөн ногоон дээр айтайхан гацсан балтай юм аа. Ягаан шар бол ногооныг болонд авахд ямар нэгэн таа зогсуулаагүй байх гэж ингээ харагдахаар байна энэ л. Гарцсан харагдаад байна. За энэ бол яг цэвэр Орос бильярдны зохилт хийж байна. Төв дээр нь одоо ширгээгээд маш гоё зохилт. Хүчтэй боловч за хөр шарыг маань байранда зогсож
яаж идэгвэ гэвэл одоо төвийн цэг дээр бол цогч байдаг. За дахиад сая бор шард товтлоод тэгээ хүчин гоё таарчээ. Агаартай гарцаа. Дахин хувьд гараад тоолол. Тэгээ тэнгэр шарган дээр халаага зөв талдаа маш гоё тавьсан. За бор шаргаа л алдсан байна. За оноо 3 хүн үлдсэн 8 оноо байжснаас ганцхан оноо тий 8 оноо байжснаас шар ногоон хоёрыг шимдэрч аваад ингээд 3 оноо олдчихээд байна. Цаг ах юм 3 оноо. Цагаах маань борыг алдсан ч бас нууцх санаатай тавьсан. За энд миний бодлоор гарцсан харагдаад байна. Жохон шахаатай байж магадгүй. Яг баг зэрэг шахаатай. Тийм шахаатай байжээ. Яганаас айгаад арай л болчихлоо. Зарим ийм үед бас цаг хийж жоохон засаж болдог. За гэхдээ маш хүн зохилтууд байдаг л да. Зүүн дээд болонгийн аманд нэлээ ойрхон зогсоор чинь. За хүмүүс одоо видеочлалыг 50% л гэж ярьдаг. За хол байгаа учраас алдаа гарах магадлал өндөр байдаг. 100% хас хичээж зөхгүй бол алдах магадaltaй. Тийм. Чавх зайн хоол гэдэг чинь тэгэл хүндрэлтэй л байдаг. Дээр нь одоо зохиур шарыг бас бортонд ойрхон байсан учраас бас алдаа гарах магадлалыг өндөрсгөж өгж байгаа. За татаад харын ард нуух гэж орлоо шүү дээ. Гэвтэр харын ард биш ягааны ард хаашаа нууцчлаа. Энэ одоо түрүүн ярьсан цэнхэр ягаан гэдэг хоёр шаргийн одоо зурвсны ард бол нууж чадчих. Нууцтай төвхөө ондоо тэгтээ тавьуултай. Нууц хийж байгаа нь бас одоо давуу тал бол эсрэг тоглогч онсон бол 50% тавих магадлал өндөр байдаг. Тэгэхээр энийг одоо цагаах Баатар Чимд орж байгаа хоёр бол одоо гайхамшигтай биднээс үзүүлж байна. За 7 оноо олчлоо. За онооны зөрүү 12 болсон байгаа юм байна. Тэгэхээр цагаах 12 онооны илүүтэй явж байна. За сая шүүгч Минд баяр бол энэ тухай зарлж байна. За тэгэхээр цэнхэр шаргийг авал одоо цагаах хожлынхоо оноог бол хийж чадж гэнэ гэсэн үг. Чимд орж байгаа гурвангийн авах. Баатар маань гурвангийн авж иж энэ хожилт бол хож болцоотой юм байна. За тэгэхээр тоглолт бол шийдэгдээгүй байна. Одоо маш хариуцлагатай зохилтууд хүлээж байна. Барай зохилт хийгээл чинь тоглоол гоё зохилт аваад ягаантай явна. Ахгүй бол бас бүр нэг 50 болоод авахгүй юм дээ. За Сонгор иргэн татаа гэдэг ойлголоо. Манайх зэрэг надад алгадах гэж ярьдаг. Яа ингээд шийдвэрлэх тоглолтыг оноо илүү болсон учраас Чимд орж байгаа шууд энэ хөдөлгөөнийг өглөө. За ингээд цагаах маань энэ тоглолтод хоцсноор 2 дугаар байрын шагнал мөнгөн медалийн болж хангалаа. За ингээд ТV1 телевизийн нэрмжт снукер бильярдын тэмцээний Ахмад Тамирчдын тоглолтоос та бүхэнд төлөвлөсөн хүргэлээ. Энэ бүхэн та бүхэнд таалагдсан гэж бодож байна. За энэ удаагийн дугаар бүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяр.